Самбат сонор хүмүүсттэй та бүхний нэрээр түмгамраг айлтгая. Буддизм бидний амьд сонирхлыг энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид ертөнцийн гарал үүслэх хэм сэдвээр ярилцах болно. Ингээ та бүхэндээ онцгой танилцуулъя. Өнөөдрийн зочноор Монгол Улсын их сургуулийн философи шашин судлалын техникийн багш доктор профессор Гамтын оролцож байна. За арай өндөр гэдэг. Арай мэд хүргэе. За их ажлын хажуугаар урилгын маань авч ирсэн танд их баярлалаа. Та бүхэн ч гэсэн намайг урьсанд их баярлалаа. За ертөнцийн үүсэл тогтцох гэхээр их том сэдв байна л да тийм. Өөрийн зэн олон шашнууд олон байдлаар тайлбарлаж байна. Мөн олон үндэстнүүд өөр өөрсдийнхээ одоо удам ухсаа гэдэг ч юм уу үзлэлээр бас янз бүрээр тайлбарлаж байгаа шиг байна л да тийм. Яг тэд дотор яг таймтай хоёлаа нэг томоохон одоо шашны төлөөлөгч болох ч юм уу шинжлэх ухааны үзлийг бариад яриа гэж би бодоод байна л да. Тэгэхээр анханд буддын шашны үзлэлээр нь ертөнцийн гарал үүслийг яг юу гэж тайлбарж хэлдэг юм бол. За бурхны сургаал буддийн шашинд ертөнцийн гарал үүслийн асуудлыг авч үздэг авидрамын одоо хүрээнд одоо ер нь буддийн гүн ухааныхаа хүрээнд л ярина гэсэн үг л дээ. Буддийн одоо дотоод ухаан гэж хэлдэг. Буддийн гүн ухааны хүрээнд ер нь 5 одоо үндсэн судлагдах юм байгаа шүү дээ буддийн гүн ухааны. Тэр дотор авидрама гэж тэр 5 одоо жойрын 5 байтны нэг нь авидрама буюу элт номын аймаг. Тэгэхээр тэр элт номын аймаг буюу авидрамын хүрээнд энэ сав шим ертөнцийн сургаал гэж ертөнцийн гарал үүслийн тухай тайлбарсан байдаг. Тэгэхээр ер нь буддийн сургаалд бол ертөнц гэдэг ойлголтыг хүнээс нэгдүгээр салгадаг. За хоёрдугаарт ер нь ертөнц гэдэг ойлголтод материаллык ертөнц гэдэг ойлголт бас явж яддаг ч гэлээ гэсэн материаллык ертөнцийг амьд байглаас нь салгаж одоо тайлбарладаггүй. Материаллык ертөнц гэдэг бол ер нь амьд байгаль, оршин байх, орон гэж авч үздэг. Тэр утгаараа сав гэдэг ойлголт маань материал юу амьд байгаль, амьд амьтан энэ одоо орчлон дээрх амьд төрлөختнүүдийн оршин байх, орон газар нь гэсэн утгаар одоо сав ертөнцийг авч үздэг л дээ. Тэгэхээр ертөнцийн гарал үүсэл гэдэг маань тэр одоо амьд байгаль суух, тэр орон сууц буюу сав ертөнцийн үүслийн тухай асуудал байдаг. Тэгэхээр сав ертөнцийн одоо гарал үүсэл гэхлээр ямар нэгэн одоо тодорхой цэгээс эхлээд тодорхой цэгт дуусна гэсэн одоо тийм үзэл бас байхгүй. Сав ертөнц бол үргэлжийн одоо эргэлдэх хөдөлгөөнөөр үүсэж мөхөж энэ одоо байнгын эргэлдэх хөдөлгөөнд оршин байдаг гэж одоо үзнэ. Хүртэнд гэж одоо хэлж болох юм. Тэгэхээр энэ сав ертөнцийн оршин байх хөдөлгөөнийг гэх юм уу ерөнхийдөө 4 үед авч үздэг л дээ. Үүсэх галав цаг хугацааны үед. Тий, цаг хугацааны хувьд одоо үүсэх галав гэж байна. Оршин тогтнох галав гэж байна. Эргээд эвдрэх галав гэж байна. Хоосон галав гэж байдаг. Тэгээ хоосон галав нь дахиад үүсэх галав гэд энэ 4 галав бол эржилж солигдож байдаг гэж үзнэ. Тэгэхээр галав гэдэг ойлголт бол буддийн философид их сонирхолтой ойлголт. Галав гэдэг ойлголттой холбоотойгоор тэр амьд байгалийн одоо насны хугацаа ч гэх юм уу амьдрах хугацааны тухай ойлголт бас явж байдаг. Амьд байгаль гэдэгт зөвхөн энэ дэлхий дээрх амьд байгалийн тухай ярьдаггүй. Энэ орчлон хязгааргүй орчлон тэр чигээр одоо амьд гэж үзнэ. Орчлон бол тэр чигтээ амьд одоо төрлөختнөр дүүрэн гэж тэг ингэдэг л дээ. Буддийн сургаалт бол ганган мөрний 9 тоот төрлөختөн байна гэж. Тэгэхээр ганган мөрний 9-ийг тоолвол одоо хэдий хэрэг тоо гарах уу? Тэр бол хязгааргүй тийм үү? Түүнтэй адилхан тийм их төрлөختөн энэ орчлон гор дүүрэн байдаг гэж. Тэгээд тэр олон төрлөختнүүдийг бас хувааж ангилсан ангиллууд байдаг л да. За тэр дотор бол хамгийн гол ангилал нь бол 6 зүйл төрлөختөн гэж. Доод 3 төрлөختөн, дээд 3 төрлөختөн гэж одоо хуваадаг тийм үү. Тэгэхээр дээд 3 төрлөختөн гэдэгт бол тэнгэр асуурын хүн гэж байгаа юм л да. Тэнгэр төрлөختний тухай ойлголт бол бас буддийн сургаалд маш сонирхолтой ойлголт байдаг. Тухайлбал хамгийн дээд тэнгэр гэж одоо хүний энэ амьдарч байгаа ертөнцийг бол хүслийн ертөнц гэж нэрлээд хүслийн буюу амар магийн ертөнц гэж нэрлээд тэрнээс дээш бол дүрс ертөнц
дүрс ертөнц бол янз бүрийн одоо 17 зүйлийн тийм тэнгэрийн төрлөختнүүдээр дүүрэн байдаг. Тэрнээс дээшээ дүрсгүй ертөнц гэж одоо 4 зүйлийн дүрсгүй ертөнцийн төрлөختөн байна. Тэгэхээр тэр дүрсгүй ертөнцийн тэнгэрийн одоо хамгийн дээд тэнгэр нь гэхэд насны хэмжээ нь 16,000 галвын настай гэж. Тэгээд доошлоод одоо 16,000 галвын насаа 2 хуваагаал доошлоод явдаг л да. Тэгээд одоо хамгийн доод 17 одоо хүслийн ертөнцийн тэнгэр рүү ороод ирэхлээр 500 жилийн настай ч гэдэг юм уу 1000 жилийн настай гэх мэтчлэн тэр тэнгэрийн одоо төрлөختнүүдийн тухай их сонирхолтой ойлголтууд тэнд бол маш дэлгэрэнгүй яригдж байдаг. За хүний үүсэл гарал үүслийн тухай бас ер нь монголчуудын дунд бас энэ сав ертөнцийн тухай сургаал их дэлгэрсэн байдаг юм байл л дээ. Бурхан шашин дэлгэрсэн цаг үеэс монголчууд бол ертөнцийн гарал үүслийн асуудлыг бурханы шашны ёсоор тайлбарлаж үзэж ойлгож ирсэн тийм байдаг юм байлээ. Тэр нь юугаар нотлогддог гэхээр 17 дугаар зууны үеийн түүхийн сурвалжууд гэж бид нар нэрлсэн Эрдэнэт товч, Алтан товч, Шар тууж гэх мэтчлэн тэр одоо эртний түүхэн сурвалжууд эхлэхдээ дандаа ертөнцийн гарал үүслийг тайлбарлаж эхэлдэг. Яг энэ бурхны шашны ёсоор. Тэгэхээр хүний үүслийг тэнд их сонин тайлбарлаж байгаа юм л да. Тухайлбал энэ одоо дэлхий дээр, газар дээр тэнгэр төрлөختөн доошлж бууж ирээд тэнгэр төрлөختөн бол биегүү одоо хийн төлөвтэй ч юм уу юм бол хийн биетэй тий. Тэгээд бүх юмыг одоо мэдэрч харж байдаг ч гэдэг юм уу. Гэтэл өөрөөсөө одоо гэрэл цацруулж бүх юмыг харж байдаг. Тэгээд энэ газар дээр буугаад ирээд одоо газрын тосыг одоо анх эдснээс хойш тэр гэрэл нь одоо гэрэл арилаад тэгээд газрын эдхийн чинээгээр бол шунал гэдэг юм бий болоод тэгээд эрэм одоо хүсий ялгаа бий болоод тэгээд янз бүрийн одоо тэр идэх өмсөх зүүх тийм юм хураах сонирхол нэмэгдээд өөрийнхөө одоо хүчээр юмыг хардаг, гэрэлтдэг байсан бол тэгж чадхаа байгаад нар сарны одоо тусламжтайгаар хөндлөнгийн гэрлийн тусламжтайгаар юмыг хардаг болсон гэх мэтчлэн сонирхолтой тайлбарууд байдаг л да тэнд. Тэгээд тэн дээр бол бас тэр хүний шунал үүссэн, хувийн өмч үүссэн. Тэр хувийн өмч үүсснээр бол хүмүүсийн одоо нэгнээсээ илүү их хөрөнгө хураах гэсэн сонирхол үүсдэг. Гэтэл тэрийг одоо тэгш хуваадаг хүмүүсийн хоорондох дайн байдаа нэг тэгш одоо зохицуулдаг тийм ухаантай хүмүүс дотор бий болснод бүх хүмүүсийн одоо хайр хүндэтгэлийг хүлээгээд анхны одоо хаан гэж одоо тэргүүн хүмүүсийн одоо тэргүүн бий болсон. Тэгэхээр тэр анхны хааны одоо олон үеийн хувилгаан төрөл нь бол Чингис хаан ч гэдэг юм уу. Тэнд их сонин юу гэдэг л да. Тэгээд төрлийн тухай бас төрөл гэдэг бол одоо хүний тэр умаагаас төрдөг хүний ёсоор төрөх байна. Өндөгнөөс төрөх төрөл гэж байна. Чиг дулаанаас төрөх төрөл гэж байна. Гэтэл хувилгаан төрөл гэдэг нэг төрөл бол бас тэр бурхны сургаалт яригддаг. Тэр бол тэр хувилгаан төрөлтэй холбоотой тэрийг ойлгоход шүтэн барилгын 12 гишүүн гэдэг имийг одоо сав юу авидармын хүрээндээ бас номлож байгаа юм л да. Холбож. Тий, тэнд холбож тайлбарладаг. Шүтэн барилгын 12 гишүүний тайлбар бол их сонин. Өөрөөр хэлбэл хүн өгөхөд юу үлдэх үү гэж. Тэгэхээр хүн өгөхөд бол юу ч үлддэггүй биш. Хүн бол байнгын одоо тэр үйл нь шүтэн барилгын 12 гишүүн саяхан одоо галав эргэлддэг шиг бас тийм хүрдэн эргэлтэнд байнга сансрын эргэлт гэж хэлдэг. Тэр эргэлтэнд бол байнга эргэлдэж байдаг. Хуулийг нь бол гаргасан байл та. Тэрийг бол бурхан багш өөрөө номлосон гэдэг юм байлээ. Тэгээд тэргээр бол хүн өгөхөд мунхаг гэдэг юм үлдэнэ гэж. Тэгээ мунхаг гэж юу хэлж яах вэ гэхээр тэр Илий балаа гэсэн утга биш юм байна л да. Энэ бол зүгээр юм мэдэхгүй, үл мэдэх гэсэн одоо. Миний нарийн утга учирыг үл мэдэх ухаараагүй мэдээгүй гэсэн. Тэгэхээр үл мэдэх гэдэг нь юу ч мэдэхгүй гэсэн үг биш. Нөгөө харьцангуй мэдлэг. Ер нь хүн төрлөختний мэдлэг гэдэг бол ямагт харьцангуй байдаг. Туйлын одоо үнэмлэхүй мэдлэгт хүрээгүй. Тэгэхээр тэр харьцангуй тодорхой нэг хүрээнд л одоо өөрийнх нь мэдлэг нь хязгаарлагдсан тохиолдолд тэр мэдлэг бол атгах үзэл бий болгож байдаг. Тэр атгах үзлээс үүдсэн одоо хүний зан чанар, хүсэл сонирхолч байдаг юм уу? Тэр бүхэн нь
амьдралынхын туршид мөрдөгдөж явсаар байгаад, үйлдэгдэж явсаар байгаад өгөхт нь бол тэр үеийн одоо үр дагавар нь болсон тэр юмыг одоо атгах ухаанаар ойлгодог. Тэр ухаан нь одоо үлддэг гэсэн. Тэгэхээр мунхаг байгаа цагт өөрөөр хэлбэл харьцангуй мэдлэг байгаа цагт хүсэл шунал гэдэг ямыг тойрсон одоо тийм сэтгэлийн чанар бий болдог байна л да. Тэр нь одоо гарч ирээд тэрнээс тэр хүсэл шуналаасаа хүний ухамсар гэдэг юм үүсдэг гэж. За хүний ухамсар байгаа цагт тэр ухамсар бол биелэхийн тулд биед одоо нэгддэг. Биед ордог. Тэгээ нэр ба дүрс гэсэн одоо тэр шүтэн барилгын 12 гишүүний дөрөвт гишүүн нь гарч ирж байгаа. Би тэр одоо нэр хоёр нэгдэхлээр зэрэг тэр ухамсар ертөнцийг харахын тулд 6 одоо цонх бий болдог. ертөнцийг харах 6 цонх буюу 6 төрөн төгөхгүй гэж хэлдэг. 6 одоо эргэтэн гэж хэлдэг тийм үү? Нүд 6 мэдрэхгүй. Тий хамар хэл бие сэтгэл гэсэн одоо 6 одоо цонх ертөнцийг харах цонх. Нэгэнт 6 ертөнцийг харах цонх хүнд бий болж байгаа юм чинь тэргээрээ ертөнцтэй холбогддог. Өөрөлд хүрэлцэх үүсдэг. За нэгэнт ертөнцтэй холбогдоод ирэхлээр яах вэ гэхээр тэр ертөнцөөс сайхан юмыг авах гэсэн, муухай юмыг устгах гэсэн тийм сэрхүү гэдэг юм бол үүсдэг. Сэрхүү байгаа цагт бол хүсэл шунал гэдэг юм үүсдэг байна. Хүсэл шунал байгаа цагт хүний хэрэглээ буюу авахгүй үүсдэг байна. Хүний хэрэглээ авахгүй байгаа цагт хүний амьдрал бий болдог. Тэгэхээр хүний амьдрал бол дахиад төрлийг одоо өөртөө дотор агуулж байдаг. Төрөл байгаа цагт өтлөх, үхэх гэдэг юм байдаг. Үхсний дараа бол дахиад муухаг үлддэг гэсэн ийм одоо шүтэн барилгын 12 гишүүн гэж хүний одоо ухамсарын ертөнцийн энэ хүслийн ертөнцид хүн яагаад эргэлдээд байдаг юм бэ гэдгийг тайлбарсан тийм сонин бас тайлбар байдаг л та. Яг л хүний амьдралын процесс л биш тийм үү? Яг л одоо хүн ихээс хүүхд төрөхтэй биш мэдэхгүй нэг гин төрдөг штэ. Тэгээд амьдралын явцад нэг ухаараа тараад ингээд явдаг те. Яг л тэр л үзэлтэй байгаад байна л та. Тэгэхээр хүний одоо тэр төрөл үхлийг тайлбарлахдаа цэвэр биологийн талаас нь биш, сэтгэлийн талаас нь тайлбарснараа буддийн сургаал бол бас онцгой сургаал юм л да. Тэр утгаараа орчин үеийн сэтгэл зүйн шинжилгээ ухаанд бол буддийн энэ сургаал ялангуяа авдрмын тэр сэтгэлийн тухай тайлбар, ухамсарын тухай тайлбар бол их сонирхол татж байгаа юм шиг байгаа орчин үеийн сэтгэл судлалын шинжилгээ ухаанд. Түрүүний таны яриан дотроос та хүсэл төрсгүй ертөнцөд ярьлаа шүү дээ. Тэндээсээ ингээд доошлоо буугаад яасан ингээд ярьлаа шүү дээ. Тэрийг харахаар бас л яг л ингээд хүний сэтгэлийн яг нэг л амьдралын нэг төвшин ирэлдээд байгаа юм шиг харагдаад байна л да. Зүгдэж ялж болох уу? Тий бас тэр олон одоо тэнгэрүүдийн буюу тэр хүнээс дээш одоо өөрөлд хүний энэ нүд чих хамар хэл бие сэтгэл гэсэн энэ 6 одоо цонхныхоо хүрээнд хүний мэдлэг бол хязгаарлагдмал байдаг байна тийм үү? Тэгсэн мөртлөө тэрний хязгаарыг давсан ухаантай тийм одоо юмыг хардаг, мэдэрдэг төрлөختнүүдийн тухай бас байдаг гэдэг. Өөрөлд нас нь бүр одоо сая би хэллээ шүү дээ, хамгийн дээшээ гараад ирэхлээр бүр хэдэн мянган, хэдэн сая галвын одоо настай тэнгэрүүд гэж байдаг гэж. Тэгэхээр зэрэг тэнд нэг сонирхолтой тайлбар бол хүн бясалгалын хүчээр өөрийнхөө энэ оюун ухааны хязгаараас одоо тэлж тэр тэнгэрийн орон гэх юм уу, тэнгэрийн ухамсарыг мэдрэх бас боломжтой. Тэр бол зүгээр хүн болгонд байдаг авьяас. Гэхдээ хүн болгонд тэрийг бол зүгээр урсгалаар бол олж авдаг биш. Нэлээд одоо хүчин чармаалт гаргаж төвчээр хатуужил шаардсан тийм бясалгалын хүчээр бол хүн бас тэр тэнгэрийн орнууд буюу өөрөлд тэр ухамсарын төвшөнд өөрийнхөө ухамсарыг хүргэх боломжтой болдог гэж буддийн сургаалт үздэг л дээ. Бурхан Будда өөрөө 6 жил бясалгасан гэдэг маань тэр хэмжээнд хүрсэн гэж хэлдэг шүү дээ. Бүр тэр тэнгэрүүдийн орноос дээшээ одоо хальж бурхны одоо ухаарлыг олсон гэж. Тэгэхээр сав ертөнц шим амтан гэж байгаа шүү дээ. Хооронд нь салаж ойлгох боломжгүй болчиход байна гэсэн үг шүү дээ тийм үү? Хоорондоо нийлэмэл чухал болчиход байна гэсэн үг тийм ээ. Тэр энэ бол нэг юмны л хоёр тал арга бэлэг гэдэг шиг материаллык ертөнц байхад материаллык ертөнцид бол заавал амьд ертөнц тэр материаллык ертөнцийн салшгүй одоо хэсэг нь болж салшгүй нэг тал нь болж оршин байна гэсэн тийм байсан. Махбодын нүднээс юу тайлбарлалт юм бол?
За Махбодын сургаал гэдэг маань ер нь одоо авидрамын ёсонд дүрс гэдэг ойлголттой холбогддог л доо. Дүрс гэдэг маань ер нь матер гэж одоо орчуулдаг. Өрний философид бол буддийн философид энэ авидрамын ёсонд яригдж байгаа дүрс гэдэг ойлголтыг матер гэж тоосноос бүтсэн матер. Тэгэхээр энэ материаллык ертөнц юунаас үүссэн бэ гэдэг асуудал дээр буддийн философи нүдэнд үзэгдэхгүй маш жижиг хязгааргүй жижиг хумхын тоосноос материаллык ертөнцийн энэ олон янзын одоо юмс үзэгдлүүд үүсчээ гэж. Тэгэхээр хумхын тоосноос бүх энэ материаллык юмсууд үүссэн бол уул ус тийм үү, энэ дэлхий дээр байгаа гариг эрхтнүүд бүгдээрээ одоо материаллык ертөнц өөрөөр дүрс ертөнц тэр бол бүгдээр хумхын тоосноос бүтнэ гэж. За тэгвэл яагаад ийм олон янзын одоо чанартай байгаа юм гэдэг асуулт тавигддаг л та. Яагаад материаллык ертөнцийн юмсууд ийм олон янзын чанартай байгаа. Тэгэхээр тэрний одоо гол шалтгааныг дөрвөн Махбодын одоо онцлоор тайлбарладаг. Өөрөөр хэлбэл тэр жижиг нүдэнд харагдахгүй ертөнцийг үүсгэж байгаа, материаллык ертөнцийг үүсгэж байгаа хумхын тоосонд дөрвөн чанар байна. Агуулгдсан байна. Халуун байх, чиглэг байх, хөнгөн байх, мөн хүнд байх. Хөнгөн бас хүнд. Тэгэхээр эдгээрийг одоо бэлэгдлийн нэрээр гэх юм уу? Гал Махбод, усан Махбод, шороо Махбод, хий Махбод гэсэн дөрвөн одоо нэрээр нэрлсэн байдаг юм байна л да. Тэгэхээр энэ дөрвөн одоо чанар нь яг 25% байдаггүй. Тэр хумхын тоос болгоод янз бүрийн хуваар байдаг. Заримд нь одоо гал Махбод нь 70% чанартай ч юм уу. Тэрнээс энэ ертөнцийн олон одоо юмсууд гал даван гайсан, дулаан даван гайсан, эсвэл усан Махбодон даван гайсан олон янзын юмс үзэгдэл үүссэн гэж тайлбарладаг байна. Тэрнээс аншилтгаж янз янзын байдалтай байна тийм үү? Төрх байдалтай, чанартай, олон янзын нүдэнд одоо олон янзын төрх байдалтай юмнууд үүссний одоо цаад шалтгаан тэр дөрвөн Махбодтой байгаамаа гэж тайлбарлав. Үүслгээд ярихаар заавал эвдрэл гэдэг юм давхар яриад тийм. ертөнцийн үүслийн талаар юм байхад эвдрэлийн талаар бас жоохон тодруулчихгүй та. Та бас түрүүн хэлсэн тий ертөнцийг одоо нэг цэгээс бүр одоо цоош нэр үүссэн гэж үздэг байх нь тийм үү? Хоосон галав гэдэг ертөнцид одоо хоосон галав гэдэг олон одоо тэрбум жил үргэлжилсэн галав явж байгаад дараа нь одоо үүсэх галав гэж бас олон тэрбум жил үргэлжлэх үүсэх галав. Тэгээд оршин тогтнох галав одоо бол оршин тогтнох галав явж байна шүү дээ тий бид нар одоо амьд ингээ ярьж байна гэдэг нь орших галав тогтнох галав тэр. Эргээд энэ бол олон тэрбум жилийн дараа эвдрэх галав гэдэг рүү орно гэж. Тэгэхээр эвдрэхийн одоо шалтгаан нь гал, ус, мис гэх мэтчлэн байгалийн одоо үзэгдлүүд болон хүний өөрийнх нь одоо дотоод тэмцэл зөрчлөөс ертөнцийн эвдрэх галвын шалтгаан бол тэрнээс үүсдэг гэсэн тайлбар бол гарч ирдэг л дээ. Баярлалаа ахгүй тайлбар. Тэгэхээр бас нэг тийм танаас нь тодорхойлох зүйлвэл буддийн онлоор буддийн сургаалаар бүтээгч гэсэн ойлголт байхгүй бол харж штэ. Энэ тал дээр тайлжгүй. За бүтээгч гэдэг үзлэг өөрөөр хэлбэл ертөнцийг эзэн бурхан ч гэдэг юм уу ертөнцийн эзэн бүтээсэн гэсэн ийм үзэл бол монотеист гэж одоо шашин судлалын үүднээс хэлдэг. Нэг эзэн тэнгэрийг одоо шүтдэг шашнууд, монотеист шашнууд буюу одоо дэлхий дээр хамгийн их өргөн тархсан юудаин, христийн, исламын монотеист шашнуудын хүрээнд бол ертөнцийн гарал үүслийг тайлбарлахдаа ертөнцийг эзэн тэнгэр бүтээсэн гэсэн ийм тайлбарыг гаргаж ирдэг л дээ. Тэгэхээр зэрэг энэ тайлбар нь юунаас одоо гарч ирдэг вэ гэхээр зэрэг ер нь одоо монотеист гэж ертөнцийн ер нь цорын ганц л эзэн тэнгэр гэж байна. Тэр эзэн тэнгэр бол ертөнцийг бүтээсэн, тий бүхнийг чаддаг бүтээсэн. За ертөнцийн одоо хөгжил, дэвшил энэ ертөнцийн болж байгаа бүх үйл явдлыг тэр ертөнцийн эзэн урьдчилж, тооцож бүхнийг одоо хийсэн байдаг гэсэн ийм тайлбар өгдөг. Зүгээр энийг бол бурхан шашинд ер нь буддийн гүн ухаанд би түрүү хэллээ энэ ертөнцийн гарал үүслийн тухай авидрамын хүрээнд ярьдаг бол тэр Чойрын 5 ботын нэг нь бол Тогтсон тааллын аймаг гэж байна. Тэгэхээр Тогтсон тааллын аймгийн хүрээнд энэ орчлон дээр байж болох энэ хүн төрөлхтний дотор байж болох бүх янзын ертөнцийн үзэлд
одоо анализ дүгнэлт судалгаа хийсэн байдаг. Тэгээд тэн дээрээ үндэслээд өөрийнхөө одоо буддийн сургаалын үүднээс анализ дүгнэлт хийдэг л дээ. Тэгэхээр тэр үзлийн үүднээс бол тэр олон янзын хүн төрөлхтний дотор бий болдог олон янзын үзэл баримтлалууд, ертөнцийг үзэх үзлүүдийг ерөнхийд нь одоо мөнхтүүлэх үзэл, тасархай үзэл гэж хуваасан байна. Тэгэхээр тэр ертөнцийг бүтээгчийг одоо хүлээн зөвшөөрдөг үзлийг бол ер нь мөнхтүүлэх үзэл гэж. Тэгэхээр тэр бол ер нь үзэл баримтлал, ертөнцийг үзэх үзэл бол хоёр хязгаарын аль нэгэн дээр нь буух юм бол тэр одоо буруу болно гэж. Тэгэхээр нэг хязгаар нь мөнхтүүлэх үзэл юм байна. Нөгөө хязгаар нь тасархай үзэл буюу зөвхөн одоо энэ насны одоо энэ бие организмд одоо төрсэн энэ бие махбодынхаа амьдралын хойноос хөөцөлдөж байгаа тэр амьдралыг өөрөлдөл атеист гэж бид нар хэлдэг тийм үү, шашингүн үзэл гэж. Тэр бол тасархай үзэл гэж. Тэгэхээр тэр бол одоо нэг үзлийн нэг тал нь байхад тэрний нөгөө талд нь ертөнцийг цорын ганц бурхан бүтээсэн гэдэг мөнхтүүлэх үзэл, аль аль нь бол хязгаар үзлийн одоо тийм буруу үзлийг гаргаж ирж байгаа гэд буддийн сургаал бол тэр хоёрыг аль альнийх нь одоо тэр хязгаарлагдмал байдлаас нь давсан төв үзлийг барьдаг гэж одоо. Тэгэхээр бүтээгч гэдэг бол буддийн үзлээс байхгүй л гэж тайлбарлаж байна шүү дээ, тийм үү? Шинжлэх ухаанд одоо яг энэ дэлхийн үүсэл тогтсон юу гэж тайлбарлалт юм бол. Тэгэхээр орчин үеийн би бол одоо физикч юм уу, астрофизикч хүн биш болохоор их нарийн одоо мэрэгжлийн төвшөнд энийг тайлбарлаж чадахгүй л дээ. Зүгээр ер нь энэ ертөнцийн гарал үүслийн талаарх шашны онол номлолуудыг үзэж явах явцдаа шинжлэх ухааны орчин үеийн одоо сүүлийн үеийн ололтуудтай ямагт шашны энэ тайлбарууд бол бас зэрэгцэж шашны зүтгэлтнүүд, шашны одоо номлоочд бол энэ шинжлэх ухааны тайлбаруудтай өөрийнхөө тайлбарыг цаг үе бүхэнд одоо шинжилэн тайлбарлаж явдаг болохоор тэр шинжлэх ухааны тайлбартай тодорхой хэмжээгээр танилцахаас өөр аргагүй болдог. Тэгэхээр орчин үед бол ертөнцийн гарал үүслийг тайлбарлаж байгаа хамгийн одоо түгээмэл хүлээн зөвшөөрөгдөж байгаа тайлбар бол тэр их тесрэлтийн онол гэдэг онол байна л да. Тэгэхээр миний ойлгосноор тэр их тесрэлтийн онол гэдэг маань ертөнц бол бас эхэндээ бол хийн одоо ус төрөгчийн хийгээр одоо дүүрэн байсан гэдэг. Тэр ус төрөгчийн хийгээс бол тодорхой хэмжээний хийн мананц бол маш хурдтайгаар одоо эргэлдэх явцад тэнд бол соронзон оронч гэх юм уу хүнд одоо тэр хийн мананцрууд бөөгнөрөөд тэгээд эхний одоо тэр хүнд тодорхой жинтэй тэр бит материаллык зүйлсүүд үүсэр тэндээс одоо од эрхсүүд үүссэн гэсэн ийм тайлбар байх шиг байгаа юм л да. Тэгээд энэ тайлбарыг дагаад бол тэр ертөнц яг үүссэн агшинг бол бас маш хоромхон зургийн агшинд их тесрэлтээр бол үүссэн гэж. Тэгэхээр ингэж одоо ертөнц тэгээ одоо ертөнц бол тэлж байгаа гэж. Өөрөөр хэлбэл хамгийн анх хамгийн жижиг одоо тэр молекул гэж хэлэх юм уу. Тэрнээс одоо олон тоосонцрууд атомын тоосонцруудаас тэдний одоо эргэлдэх хөдөлгөөнөөс ингээд нягтаршиж соронзон орон үүсч тэгээд тэндээс бол дэлхийн чим од эрхсүүд одоо том хэмжээний од эрхсүүд үүссэн гэхэд эргээд бас тэр од эрхсүүд чинь сарних үүлэнцэр болж сарних энэ юуг бол тэгтээ тэр нь бол хэдэн 100 миллиард жилийн одоо түүхийг туулдаг тэр хэмжээ ч гэсэн бол янз бүр жишээлбэл нар гэдэг одоо гаригийн хажууд л манай дэлхий бол цэг шиг харагддаг байх жишээтэй. Гэтэл нар өөрөө бас өөр гаригийн хажууд цэг шиг харагдах тийм одоо янз бүрийн хэмжээтэй ийм од эрхсүүд үүссэн гэдэг юм л да. Тэгээд тэр үүслийг монотеист шашнууд юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр энэ бол ертөнцийн эзэн бурхан тэнгэр ертөнцийг үүсгэсэн гэдгийн баталгаа гэж. Өөрөлдөө тэрнээс өмнө юу ч байгаагүй. Тэр юу ч байгаагүйгээс орчлон үүсчээ. ертөнц үүсчээ. Тэгэхээр тэр юу ч байгаагүйгээс ертөнцийг хэн үүсгэх вэ? Тэгэхээр энэ бол ертөнцийн эзэн зохион бүтээсэн гэдгийг баталгаа болж байна гэсэн тайлбар өгöd байгаа юм л да. Би гэхдээ монотеист тэр үзлийг зөвтгөх маш олон янзын тайлбаруудыг бас орчин үеийн шашны номлоочд гаргаж ирж байгаа юм л да.
яг шинжлэх ухааны бас харьцан адилгүй янз янзын там болоод байх шиг байгаа. Тэгээ яг энэ юм агээд бол нотлоод тавьсан зүйл бол бас байхгүй байгаа тийм үү. Ерөнхийдөө энэ тал руугаа байх л тун өнөр магадaltaй юм байна гэдэг матлахаа бол яг шинжлэх ухааны өөрсдийн судалгааны арга харуул хийсэн байгаа тийм. Тэгвэл ихэнх эрдэмтдүүд бол яг таны хэлдгээр яг их төсөлтөөс л үүссэн гэдгийг л хэлээд ах шиг байгаа юм л да хэлээд байгаа. Би нэг саяхан интернетээс нэг материал харлаа. Нэг одоо би яг хаанах эрдэмтдийн сан санахгүй байна. Нэг физикийн шинжлэх ухааны алдартай эрдэмт юм байна лээ. Тэр хүн нэг онол гараа тавьсан юм байна л да. Яг их төсөлтөөс дэлхийн үүснэ бол үнэн. Гэхдээ их төсөлт бол нэг хүү удаа болоогүй юм аа. Олон дахин ингэж яг түрүүний таны хэлдгээр сансрын үрчийг ингэж тойрж исэн байна гэдгийг өөрөө их нотлохоор гарсан юм байна л да. Тэгэхээр их төсөлт нь өөрөө дахиад дараагийн төсөлтийн шалтгаан болдог. Дэлхийн мөхөл нь өөрөө дахиад дэлхийг эхлэхийн шалтгаан болдог гэдгийг тэр нотлохыг тавьсан юм байна л да. Тэрийг их нотлсон юм байна. Тэр дүгнэлтийн болохоор бас эрдэмтэд үзээд байж болох юм байна. Бас дахиад нэг цаашаа алхлаа гэж нэлээд байгаа юм байл л те. Сайн тийм те. Тэгэхээр нэг ингээд яваад хаар тэр нэг эхлэл төгсөл гэдэг нэг зүйл нэг бас хэцүү болоод байна лээ. Тэгэхээр бас тэнд за энэ одоо өнөөс урд нь одоо юу гэдэг нэг ямар нэг эзэн бүтээсэн юм а гэж хэлээд бас ингээд бэрхэл болоод байх шиг бол харагдаад байна л да. Танд их харагдаж байна уу? Тий, ер нь бол би өөрөө энэ авидрамын савшим ертөнцийн тухай бас жаахан үзэж харсан байсан болохоор их тесрэлтийн онолын талаар сонсоход бол надад энэний цаана ертөнцийн эзэн гэхээсээ илүү нөгөө буддийн сургаал ясар хоосон галав байсан. Тэр хоосон галваас их тесрэлтээр үүсэх галав бий болсон байна гэсэн гэж одоо надад өөрт бол төсөөлөгдөж байгаа юм л да. Тэгэхээр энэ буддийн савшим ертөнцийн сургаалаар барьдаг ялангуяа 20 дугаар зуунаас өмнө бол монголчууд тэр энэ л үзлийг барьж ертөнцийг тайлбарладаг байсан байна. Тэгэхээр тийм хүмүүст бол тэр их тесрэлтийн онол тийм ч их одоо содонгойд гэх юм уу эсвэл байж бошгүй ч юм уу тийм зүйл биш л юм шиг санагддаг л да. Тэгээд тэр нь шинжлэх ухаанаар одоо бас тайлбарлагдж байгаа бол бүрч одоо буддийн савшим ертөнцийн сургаалын байр суурь бол бас нэмэгдэж байгаа юм байна гэж санагдаж байна. Энэ тал дээр ингээд яриул маш ихээр яригдсан тийм үү? Их өргөн сэдв байгаа, олон юм ярих болно те. Гэтэ бас нэг энэ юм хэлмээрээ санагдаад байна л да. Одоо бас 2-3 жилийн өмнө хаа нэг Шишинбай шинжлэх ухаан гэдэг нэг хурал болсон юм. Би тэн дээр оролцчихлаа л да. Баахан физик эрдэмтэд баахан усуд ламнаар энэ хоорондоо нийлж ярилцлаа. Шишин шинжлэх ухааны нийцж байгаа тал юу вэ? Нийцэхгүй тал юу вэ гэж бахан ярилцаа ярьж байсан. Тэгэхээр тэр физик эрдэмтэд яг зөв өөрсдөө энэ л хувийн дүгнэлт шүү дээ тийм үү? Юу гэж хэлж ингэхлээр буддийн философи ертөнцийг авч үзэж байгаа үүсэл бол магадгүй бидний очих гээд байгаа цэгийг хэлсэн байж магадгүй тэгж надад санагдаа тийм гүнзгий санадлаа гэж ярьж л байсан л та. Тэгэхээр бас л энийг өөрөө нэг том асуудал болоод байна л да тийм. Ингээд таны өөрийн бодол одоо юу гэдэг аль тал руу нарай илүү давмаа юу гэдэг юм уу алинд нь итгэдэг гэдэг юм уу тэр талаараа та нэг өөр хэлчихгүй юу? Ер нь бол яг шашин шинжлэх ухаан хоёр хүн төрөлхтний түүхэнд үеийн үед л хамт зэрэгсэж явсан байдаг л да. Шашны номлолд юмыг урьдчилаад заасан юм шиг байдаг. Ер нь шашин бол тодорхой хэмжээгээр бас хүний тэр шинжлэх ухаанаар мэдэгдээгүй юмсыг урьдчилаад таамаглал байдлаар юм уу, бэлэгдлийн байдлаар юм уу, домгийн сэтгэлгээгээр ч юм уу янз бүрийн одоо сэтгэлгээний аргаар шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйлүүдийн талаар тайлбарсан байдаг. Гэтэл шинжлэх ухаан бол хүний мэдлэгийн чадварын хүрээнд, авьяасын хүрээнд хүн өөрөө энэ өөрийнхөө одоо байгаа чадвараа хаа хүргэж чадах юм бэ? Хаа хүртэл одоо юмыг энэ өөрийнхөө боломжоор мэдэж чадах вэ? Өөрөөр хэлбэл түрүүний хэлснээр тэр 6 төрөн төгөхийн 6 цонхныхоо тусламжтайгаар хүн хаа хүртэл явах вэ гэдгийг шинжлэх ухаан харуулж байгаа. За энэ дээр бол бас тэр монотеист гэж би түрүү хэлсэн шашнуудын үзэлтэй одоо зөрж байгаа гэх юм уу тайлбар байдаг л да. Тэн дээр монотеист шашнуудад
ертөнцийг одоо урьдчилаад ертөнцийн эзэн Тэнгэр бурхан ертөнцийг бүтээгээд тэрний одоо бүх хөгжлийг нь урьдчилаад тогтоочсон гэж тийм үү. Гэтэл сүүлийн үеийн өрний философид болохоор зэрэг ялангуяа экзистенциалист гэж хэлдэг. Тэр философи бол бас энэ буддийн философийн үзэл санаатай их төстэй үзлүүд экзистенциалист философт их байх шиг байна. Тэр нь юу гэхлээр зэрэг хүн өөрийнх нь энэ ертөнцид амьдарч байгаагийнх нь одоо үүрэг нь хүн яах гэж амьдарч байгаа юм. Хүний оюун ухаан ялангуяа хүн адгууснаас ялгаатай оюун ухаан гэж байна. Тэгэхээр тэр оюун ухаан одоо юунд чиглэгдэж байгаа юм? Хэрвээ ертөнц бүх юмыг урьдчилаа, ертөнцийн эзэн ч юм уу тийм Тэнгэр бурхан бүх юмыг урьдчилаад тогтоочихсан бол хүнд оюун ухаан байх хэрэг юу вэ гэдэг асуудал гарч ирдэг л дээ. Тэгэхээр шинжлэх ухаан бол хүний оюун ухааныг хөгжүүлэх арга гэж. Тэр оюун ухаан маань өөрөө бас шашны одоо номлол сургаалтай ямагт зэрэгцэж явсан ийм түүхтэй байдаг. Өөрөлд шашны номлолд бэлгийн тал хүний одоо ухааны бэлгийн тал нь агуулгадж байхад шинжлэх ухаан нь бол тэр бэлэгт хүрэх арга нь болж явдаг юм уу гэсэн бодол надад өөрөлд шинжлэх ухаан шашны номлол хоёр бол хүний ухааны арга бэлэг гэсэн тэр хоёр талыг илэрхийлдэг байж магадгүй гэсэн бол таны бодолтой. Тэр бас нэг танаас нэг зүйл бас авч асуумаар юм л да. Ер нь цаага 5-аас 9 хариуцлаа л да. Шинжлэх ухаан гэдэг ерхий сэдвийг би хариуцлаа гэж бодож байна, ойлгоод байна. Гэхдээ бас нэг өөрийн нэг таны хувь бодол бас нэг энэ хилээгүй байдаг ч юм уу. Шашин шинжлэх ухааныг та ер нь юу гэж харж байна? Өмнөд адилхан таарж байгаа зүйлүүд л байгаа. Таарах зүйлүүд ч байгаа тийм үү? Энэ тал дээр та нэг ярихгүй юу? Шашин шинжлэх ухаан хоёрын байнга хамт явдаг гэж би хэлсэн тийм үү. Тэр бол хүн төрөлхтний түүхэнд байнга л хамт байсан. Цаашдаач энэ хоёр салахгүй нэг нэгэндээ тэрсэлтэд байгаа юм шиг мөртлөө байнга нэг юмний хоёр тал болол үргэлж хамт байна гэж. Тэрний гол шалтгаан нь юу гэхээр зэрэг хүн төрөлхтөн үнэмлэхгүй дээд тэр бурхны мэдлэг гэдэгт хизээч одоо бүрэнгүүцэд нийт хүн төрөлхтөн нийтээр хүрнэ гэж байхгүй. Хүн төрөлхтний оюун ухаан мэдлэг гэдэг бол ямагт хязгаарлагдмал байдаг. Тэгэхээр тэр хязгаарлагдмал мэдлэгийг хөгжүүлэх арга тий арга нь одоо шинжлэх ухаан болж байдаг. Шинжлэх ухааны мэдлэг бол хүний мэдлэг хөгжихгүй. Тэр хязгаарлагдмал байдлыг хөгжүүлэх арга нь болохоор би шашин юм болоо гэж хэлээд байгаа байхгүй. Энд шашинтай холбоотой нэг ойлголт бол ялангуяа шашныг аксиолог гэж хэлдэг соёлын талаас нь авч үздэг л дээ. Тэгэхээр шашны номлолууд бол хүн төрөлхтөнд хамгийн дээд үнэт зүйл оюун ухааны хамгийн дээд үнэт зүйл гэж юу вэ гэдгийг урьдчилаад хэлждэг. Тэр үнэт зүйлэнд хүн хизээч хүрээгүй байдаг. Тэгсэн мөртлөө хүн үеийн үед тэр үнэт зүйл гэдэг юм руу тэмүүлж байдаг. Тэгэхээр тэрийг бол тэр үнэт зүйлийг оюуны үнэт зүйлийг тогтоосон нь бол шашин тэр үнэт зүйл рүү хүн төрөлхтөн тэмүүлдэг. Тэмүүлэхдээ шинжлэх ухааны аргаар тэмүүлдэг. Гэж хэлмээр юм уу? Таны бодлоо. Авдрам гэдэг ном хоёлаа ярьлаа шүү дээ. Авдрамаас л саний гарал үүслийн талаар ярьлаа шүү дээ тийм үү. Авдрам гэдгийг төв нэр нь омбудсод гэдэг те. Омб гэж те. Омб гэдэг нь идэрхий мэдэх харах гэсэн утгатай юм да те. Манай өвч айлж ирсэн. Бурхан мөшөө гэгэрчээд. Яг гэгэрхийн өмнөх үеийнүүд, гэгэрсний үеийнүүд нь арай өөр юм байна л да. Яг гэгэрчээд харахад нүдэнд нь илэрхий харагдсан зүйлээгээл Авдрам аймгийн номд бичсэн юм уу та. Яг илэрхий харагдсан зүйлүүд. Тэгэхээр тэнд ч нэг Өсөнбөр уул гэж байна. Янзын тэнгэрийн орнууд байна. Бидний нүдэнд төсөл үүсдэг маш олон зүйл байгаа шүү дээ тийм үү? Тоо том шүү те. Тэгэхээр сүүлийн үед нэг бас нэг юм яриа байгаа юм л та. Яг уу энэ зүгээр та хоёрын хооронд яриа шүү дээ тийм үү? Нэг ямар нэгэн тунгаах гад тэний нэг зөвхтөө буруутгасан зүйл байхгүй те. Далаа өгш Сөмбөр уул байхгүй гэж хэлээд байна. 90 шатонгийн шинжлэх ухаанаар ингээ хараад хайсан чинь юм харагдахгүй байна. Гэдэг аахгүй. Тэгтэл Авдрам гэдэг ном чи өөр шашны гол зүрхэн ном шүү дээ. Та бол сайн мэдчих тийм үү? Шашны яаргүй зүрхэн тий. Тэгэхээр энэ дээр би шинжлэх ухаан шашин хоёрын тал дээр энд аваад үзэхээр энэ дээр том Авдрам дээр аваад үзэхээр яг адилхан зүйлч байна. Бас таарахгүй бас их олон зүйлч байна гэдгийг л би бас нэг давхар байна удаа гэж би хараад байгаа байхгүй тий.
Зөв. Авидрмыг одоо шүүмжлэх талаас нь харах гэдэг нь. Үгүй ээ. За би сүмбэр уултай холбоотой чинь асуусан асуулт. Тийм та энэ дээр нь хариулж. Сүмбэр уул гэдэг бол нэг төв юм. ертөнцийн одоо төв гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл нэг тодорхой төвөөс дээшээгаа хэдийн хажуу тийшээгаа баруун уршаагаа одоо ертөнцийн 8 зохист юу байдгийг гэдгийг гаргасан байна шүү дээ. Гэтэл тий ертөнцийн төв гэж бас эхлэл байхгүй төгсгөл байхгүй гэдэгтэй адилхан одоо бүр хөдөлгөөнгүй нэг төв гэж ертөнцийн төв гэж бол байдаггүй. Тухайн субъект гэж хэлдэг. Тухайн одоо судлаач гэх юм уу? Тухайн хүн өөрөө ертөнцийг ийм юм байна гэд хэлж байгаа хүн өөрөөсөө эхлээд ертөнцийн төвийг. Тэгэхээр зэрэг сүмбэр уул гэдэг маань тухайн одоо хүний өөрийнх нь одоо байгаа цэг гэж хэлж болох юм л да. Энэ нь бас тэр харьцангуй онол гэж одоо Эйнштейний гаргасан харьцангуй онол гэдэг шүү дээ. Тэн дээр бол бас л ертөнцийн төв гэж байхгүй ямар цаг хугацааны хэмжүүр ч юм уу орон зай хэмжүүрийг тодорхой нэг цэгээс тайлбарлаж болно. Тэр цэг бол хаанч байж болно. Тэгэхээр сүмбэр бол хаанч байж болно. Яг ертөнцийг хаанаас эхлээд тайлбарлаж чинь тэр нь сүмбэр буюу тэр ертөнцийн төв нь болно гэсэн. Тэгэхээр тэр шинжлэх ухаантай холиот би бас тийм тайлбар гаргаж байгаа байж болох юм. Ер нь бол сүмбэр уулыг ертөнцийн төв гэсэн байдлаар тайлбарсан байдаг л да авидармаг. За элт ном гэж түрүүн одоо чи орчуулгыг хэллээ шүү дээ. Тэгэхээр элт гэдэг үгний утгыг би юу гэж ойлгосон бэхлээр ном гэдэг бол ер нь одоо буддийн философид яригддаг бүх ойлголтууд, бүх асуудал болгоныг нэг ном гэж үзнэ. Ойлголт болгоныг нэг ном гэж үзнэ. Тэгэхээр бүх ойлголт, бүх номуудыг тодорхой болгосон, илэрхий болгосон энэ хэсгийг нь элт номын сан буюу энэ авидарма гэж хэлсэн юм уу гэж боддөө. Бас бүхэл юмыг батаасан ном л да тий. Би нэг ламтай бас нэг ертөнцийн гарал үүссэн талаар нь яриа сууж илээ л да. Ярьж байсан. Гэсэн тэр ламд гэж. Гэ бурхан бүгш ингээл янз янзаар хэлсэн байна. Би тэрэнд лам итгэж байна. Гэхдээ танд чи авах чимж байна. Мэдлэг талаас авах хэрэгтэй юм бас сурамжууд байна. Чимтэн та ярьлаа шүү дээ. Ямар бодлоос таалаад яаж доошлсон, биенийх нь гэрэл нь яаж харилсан, ямар тачаал төрсөн гэд энэ бол яг л бидний сэтгэл дээр хэлсэн зүйл байна. Үлгэр мэт боловч бидний сэтгэл дээр хэлсэн зүйл байна. Бурхны ном гэдэг угаасаа нэг талаас нь хараад ч юм уу шууд үгнэх хэцүү явах тутагтай байдаг гэд хэлэм ярьж байгаа юм л да. Гэтэ тэр дамд гэж тэрэнд нь би итгэж байна. Гэхдээ энэ ертөнцийн гарал үүслээс илүү надад буян гэж үе, нүүл гэж үе. Сайн явдал гэж үе, муу явдал гэж үе. Муу явдлаараа бол эцэст нь юу байх юм? Сайн явдлаараа бол эцэст нь юу байх юм? Нэг сайн санаанаас шаарц мууснаа явсан хатна гэдэг чинь тийм. Буян нүглэн бодох. Хойд төрлөн бодох. Одоо ирээдүйд юу вүлээ? Энэ гарыг иргэсийн нөлөө миний бие махбод сэтгэл санаанд яаж нөлөөлж байна? Тэрнээс би өөрийг яаж хамгаалах вэ гэдэг нь энэ төрөний чухал байна гэдэг лам зүгээр дээжлээс л та. Та өтөрсөн бас энэ талаар ярих нь ярилцлээсэн тийм үү? Энэ тал дээр та бас нэг үзэгч маань. Тийм энд ер нь бол тэр метафизик асуудал гэж философт ер нь хамгийн анхдагч нь юу юм? Матер анхдагч юм уу? Ухамсар анхдагч юм уу гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм метафизикийн асуудалд бол бурхан багш юусаа хариулдаггүй гэдэг л дээ. Ягаад гэвэл матер анхдагч уу, ухамсар анхдагч уу, өндөг анхдагч нь дахиад анхдагч гэдэг тийм ач холбогдолтой асуудал биш гэж. Тэгээд тэр саяын чиний тэр чамтай ярьсан лам бол үнэхээр л одоо тэр бурхны сургаалыг сайн одоо гүнзгий ойлгож ухаарсан учраас яг тэр талаас нь ярьж гин гэж би бодож байна л да. Асуудал маань хүндээ байдаг. Жишээлбэл одоо савшин ертөнцийн тухай энэ сургаалыг номлохдоо матер анхдагч, ухамсар анхдагч гэдгийн тухай ярихын тулд энийг номлосон биш. Бурхан багш энэ ертөнцид олон төрлөختөн байна. Тэр төрлөختнүүд одоо ингэж дээд 3 төрлөختөн, доод 3 төрлөختөн гэж хуваагдж байна тийм үү? Тэгээд тэр дотор хүн бол дээд 3 төрлөختөнтэй бас орж байна. Гэхдээ хүн бас доод төрлөختөн болох боломж байна. Дээшээч гарах боломж байна. Тэр боломжийг нь тэр шүтэн барилгын 12 гишүүн гэдэг муухаг үлдчихин гэдэг нь шүү. Тэр муухаг нь одоо тэр там, бэр, дадгуусны төрлийг ч олж болох боломжтой. Муухаг нь их хураагдвал. Гэтэл муухагийн оронд бэлэг гэж одоо шерв тийм үү? Бэлэг үлдэх юм бол тэр бол одоо дээд бурхан бодисод гэгэрсэн одоо ухаан
болж үлдчихэж байгаа. Тэр гэгэрсэн ухаан болсон тохиолдолд бол хувилгаан төрлийг олно. Өөрөөр хэлбэл хаана яаж төрөхөө өөрөө сонгох боломжтой болно гэсэн. Өөрийн эрхтэй гэж. Тий, өөрийн эрхтэй. Өөрөө одоо аль альд хинэд яаж төрөх үү гэдгийг сонгоно. Тэгэхгүй мунхаг нь одоо их баригдсан байх юм бол сонгох нь битгий хэл одоо таарлцсан биед одоо төрөх. Тэр нь бол одоо доод төрөл байж болох тухай бол ярьдаг л да. Тэгээд эргээд ялангуяа хүн болно гэдэг бол тийм их амархан олддог зүйл биш. Нөгөө олон будаа гасгах зүйн үзүүрт тэр олон будаанаас нэг будаа тогтно гэдэг бол бас их ховор тохиолдол. Тэрүүнтэй адилхан эргээд хүн болно гэдэг бол ховор тохиолдол гэж. Тэгээ эндээс буддийн сургаал бол зөвхөн тэр олон төрлөختөн байдаг ч юм уу зовлонгийн тухай, зөрчлийн тухай, хүний одоо мэдлэг хязгаарлагдмал байдаг тухай номлосон биш. Тэр хязгаарлагдмал байдлаас яаж гарах вэ? Өөрөлд тэр бясалгалын аргыг бас заасан байдгаараа зарим одоо Европын судлаачид бас зөвхөн эхний буддийн сургаалын эхний тэр зовлонгийн үнэн бүхэн гарахын одоо 2 дахь үнэн энтрийг үзээд их гутранг үзэл байна гэсэн байдлаар хандж яхад дараагийн 2 үнэн ялангуяа мөрийн үннийг үзсний дараа бол хүн харин ч их одоо өдрөг одоо үзэл. Тэгэхээр энэ худагтын 4 үнэн гэдэг маань энэ сургаалтаас ашгүй холбоотой л доо салангад юм биш. Тэгэхээр буддийн сургаал гэдэг бол өөрөө сэтгэлийн сургаал шүү дээ. Сэтгэлийн сургаал тийм. Энд дээр бас нэг зүйлийг би бас нэг өөрөө нэг ярмаар санагдал байна. Хэлмээр санагдал байна л да. Намдал гэдэг одоо нэг Чорын Тамбутын анхны бач шүү дээ тийм. Тэрэн дээр бурхан багшийн нэг айлдвар байгаад байгаа юм л да. Бидний явдлын орн гэж юу хэлэх вэ гэхээр цэцэг ногоо тоолж матери судлах нь бидний явдлын орн биш ээ. Яг тэрийг судалж болно. Гэхдээ бидний гол явдлын орн бол хүний сэтгэл рүү чиглэдэг, амьтны сэтгэл рүү чиглэдэг, сэтгэлийг боловсруулдаг. Тэр зовлонгийн найрлахад тусалдаг. Зулангаас нь гарах арга замын зааж өгдөг нь бидний явдлын орн юм а гэж хэлсэн мөн. Та бас таны яриа тэрлүүлээс ороод явж байна л та тийм. Тэг ялж болно тест. Тэр яриа хэлж байна, санаа хэлж. Тэгэхээр бас энэ ер нь их яриатай гүнзгийсэдэг шүү те. Цөөхөн идүүгээр тайлбарлах гэдэг шүү те. Тийм. Бас нэг зүйл саний яриан дээр надад орж иж байна л да. Бас нөгөө тэр ламын ярьсан яриг би нэг нэмж нэг өөрийнхөө санал хэлэх гээд байна л да. Нэг ламын юм ном дээрээс орж ирлээ. Санаанд орж иж байна. Нэг лам юу гэж ялсан бэ гэхээр хоёр бие үгэн үзэл гэж байдаг штэ. Одоо хоосон чанар үзлэм да таавал сайн мэдж байгаа те. Хоёр бие үгэн үзлийг бясалгах нь чухал да. Тэр бол бидний олох тухайн бясалгахтай зүйл. Гэлээ гэхдээ тэр хоёроос наанд бодох юм их биш шүү. Тэрнээс наанд муузянд унахгүй байх юм бодоорой гэж те. Муузянд нэг унчих юм бол харин дуусна шүү. Дахиад дэшээ гарахд хэцүү болно шүү. Оюун ухааны үед те. Хэцүү болно шүү гэсэнтэй бас их цохилдож байгаа юм уу да гэж би бас бодоод байна л да. Тийм үү? Тий. Сэтгэлийн одоо гүн ухааны үүднээс тэр үнэмлэхүү үнэн, янгуух үнэн, үнэмлэхүү үнний одоо би ба би үгүй, янгуух үнний би ба би үгүй ч гэдэг юм уу тийм үү? Тэр одоо философийн их гүнзгий асуудлаас илүү хүн бол өөрийнхөө сэтгэлийг гэгэрүүлэх. Өөрөлд энэ дээр бол тэр 2 дахь үнэн ялангуяа 10 хар нүглийг төвчж явах гэдэг асуудал яригддаг шүү дээ тийм үү? Худал хэлэхгүй, улгаа хийхгүй, биеэр хийдэг, сэтгэлээр хийдэг, хэлээр хийдэг одоо тэр 10 хар нүглийг төвчж явах юм бол тэр мунхаг гэдэг юм дундахгүй байх. Нэг арга тийм. Тий. Тэр цаашлаа тэрийг хаах наатлын зам гэсэн үг тийм үү? За их гоё ярилцлага болж байна гэж би бас бодож байна л да хоёлыг ярьцлах. Тэгээ ингэ яриад үл их юм байна. Гэтэ нөгөө нэвтрүүлгийн цаг маань өндөрч явах шиг байна. Нэвтрүүлгийнхаа цагийг төгсгөж би бас нэг танаас нэг асуултсан байна л да. Нэвтрүүлгийн маань буддизм би нэг зочин болгоноос асуув. Тавс буддийн юу судлаач хүн, шин судлаач хүн. Ер нь та буддизмыг бидний амьдралд яаж нөлөөж байна гэж харж байна? Ер нь монголчуудын амьдралд буддизм бол том байр суурь эзэлдэг л да. Монголчууд ялангуяа оюун санааны амьдралд 20 дугаар зууны өмнө бол монголчууд нийтээр 100% одоо бурхан шашин шүтдэг ард түмэн байсан. Тэгвэл зүгээр нэг мухар сүсгтэн байгаагүй. Бурханы одоо энэ чойрын ухаанд хүрсэн чойрын 5 бат гэж хэлдэг. Сая бид нар чойрын 5 батын
нэг авидрамын хүрээнд яригддаг олон асуудлын зөвхөн нэг л асуудлыг ярьлаа шүү дээ. Гэтэл тэр чойрон 5 ботын тавуулангийнх нь оройд гараад цаашаага одоо жүд тарины ухаан руу орчихсон өчнөө лам нар Монголд байсан гэдэг маань монголчууд ямар нэгэн юмныг ялангуяа энэ оюуны хөдөлмөр эрхлэх тохиолдолд дангаар одоо оюуны хөдөлмөр эрхлэх тохиолдолд түүний хамгийн одоо дээр нь хүрч чаддаг тийм ухаантай ард түмэн гэдгийг харуулсан олон одоо ном судрууд үлдээсэн байдаг. Өнөөдөр ч гэсэн 90-ад оноос хойш эргээд одоо шашин сэрхэхэд өнөөдөр ч гэсэн монголчуудын шашин шүтдэг улсуудын дийлэнх нь бас бурхан шашин шүтдэг хിവэрэ байна. Тэгэхээр зэрэг бурхан шашин гэдэг маань энэ гүн ухааныхаа ялангуяа гүн ухаанаас салбарсан буддийн олон ухаан зурхай одоо орон судалтай холбоотой шүү дээ. Зурхай ухаач хүний бие ритм одоо орон судлалыг нарийн тооцож гаргадаг тэжээх ухаан буддийн одоо тэжээх ухаан гэдэг чинь зөвхөн ангаах өвчтөе хүнийг ангаах биш бүхэл бүтэн ургамал судлал, амьтан судлал, энэ амьд байгалыг судалдаг эм судлал гэж одоо том салбар байдаг. Тэгээ хүний анатом, физиолог, тэгээд одоо эрүүл ахуйн одоо ёсыг судалдаг. Тэгээд өвчнийг одоо ангаах тийм том одоо шинжлэх ухаан, дуун ухаан гэж байна. Хүний одоо амаар гарч байгаа үг болгоны утга учир өгүүлбэр болгоны одоо зөв байх дүрм журм энийг судалдаг гэх мэтлэн тэр бусад шинжлэх ухааны салбарууд буддийн ухаан дотор бас дэдгэрсэн байдаг л да. Тэр утгаараа буддизм гэдэг бол зүгээр нэг шашин юм уу философи гэхээс илүү бүхэл бүтэн соёл. Тэгэхээр Монголын одоо соёлын салбарт буддийн соёл бол том байр суурь эзэлдэг гэж л одоо. За сайхан танд баярлалаа. За тэгээд сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Бас хойш та манай үзэгчдэд энэ мэт одоо сайхан сонин содон ярилцлагыг бас өөсэй гэж бас үзтийнхээ өмнөөс танаас хүсье. За баярлалаа. Бас намайг урьж нэвтрүүлэгт оролцуулсанд баярлалаа. Танаа нэвтрүүлэгт ажлын өндөр амжилт хүсье. За сугаасэлгүй бидний нэвтрүүлгийг анхааралтай үзсэн та бүхэнд баярлалаа. Сайхан амраарай. Баярлалаа.